Mosaic платформ өнөөдөр Монгол улсын боловсролын салбартаа бодитоогоор нэвтэрч үр дүнгээ өгч эхэллээ. Үндэсний хэмжээнд нийт 689 ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү платформоор дамжуулан сурагчид ойлгоход хэцүү сэдвүүдийг 3D загвараар хялбаршуулдаг, багшийн хичээлийн бэлтгэх, ажил хөнгөвчлөх, агуулга монгол хэл дээрх тайлбартай, ямар ч төхөөрөмжтөөр ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм а. Аливаа сургалтанд болвол мэдээж багш бол маш чухал үүрэгтэй. За багшаас гадна сурагч болон эцэг эхийн хамтын ажиллагаанд бол сургалт бол амжилттай явж байгаа. За энэ багш дээр тулгуурлаад за дээрэс нь бол сурагч эцэг эх сургуулийн удирдлагыг бүгдийг ингээд нэг дор төвлөрүүлж хамруулсан ийм сургалтын интерактив цогц ийм платформ байгаа. Одоо жишээлх юм бол хүний бие гэсэн ингээд энэ хичээл байлаа гэхэд дотроо ингээд те хүний бие хэсгүүд нь яг юу юунаас бүрдэж байгаа ямар онцлогтой ингээд энийгээ ингээд нааш цааш нь эргүүлээд ингээд дэлгэрүүлээд харах боломжтой. За энийг одоо бүр цааш нь дэлгэрүүлээд арга яс булчингийн те за эсвэл хоол боловсруулах систем гэдэг ч юм уу биеийнхээ одоо бүтэц онцлогийг илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлаад харуулах боломжтой ийм платформ байгаа. За тэгээд энийг бол юу гэдгийг одоо би зөвхөн энэ цусны эргэлтийн системээр би асуулт даалгавар боловсруулмаар байна гэх юм бол энэ дээр ингээд шууд асуулт даалгавар маань ингээд энэ дээр боловсруулад ингээд асуулт хариулт ингээд гарах боломжтой байгаа гэсэн. Тэгэхээр нэг талаар бол багшийн нөгөө ачааллыг багшийн ачааллыг хөнгөлж байна. Хоёрдугаарт бол хэрэглэгдэхүүн нөгөө эдийн засаг талаасаа хэрэглэгдэхүүн хичээлийг илүү баялаг болгож өгж байгаа, сурагчдад сонирхолтой болгож өгж байгаагаар маш давуу талтай. Платформ нь сурагчдад хичээл хийх үйл явцыг уйтгартай биш, сонирхолтой, ойлгомжтой болгож өгдөг. Хичээлийг уншихаас илүүтэйгээр үзэж, сонсож, туршиж, өөрөө нээж сурдаг. Нэг үгээр хэлбэл тоглоом тоглож байгаа мэт мэдлэгийг өөртөө бий болгох боломж бүрдэж байгаамаа. Энэхүү платформыг өнөөдрийн байдлаар дэлхийн 40 дагуу оронд хэрэглэж байна. Манай улсад ашиглаж ирснээр 41 дахь албан ёсны хэл нь монгол хэл болж байгаамаа. За мэдээж энэ платформ бол багшийн хөгжил болон сурагчийн хөгжилд бол нэлээд нөгөө олон талын одоо өөрчлөлтийг, шинжилгээг бас яг дэлхийдээ хүлнийлүүлэх тэр гарцыг бол өгнө гэдэгт бол итгэлтэй байгаа. За яагаад ийм итгэлтэй байгаа вэ гэдгээр багш нар бол айгүй тийм нэг олон ном дэвтрээс олон их сурвалжаас одоо материалаа хайж байж нэг 40 минутын хичээлийг бэлддэг бол энэ платформ дээр бол тэр бүх их сурвалжууд одоо нэг тавган дээр байгаа юм шиг бүгдээрээ нэг дор байгаа учраас энэ нь бол багшид цаг хугацааны хувьд бас нөгөө нэг ийм сэтгэл зүйн хувьд ийм таатай ийм боломжийг бол олгоно. Сурагчид болохоор энэ дээр өөрөө бие даан суралцах гэдэг энэ үеэлд суралцсан. Дээрээс нь бас нөгөө бустай яаж хэрхэн хамтарч ажиллах вэ? Хамтарч ажиллахдаа яг энэ одоо нөгөө нэг орчин үеийн юм шаардлагыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм 3D үзүүлэн формат эднэр дээр шууд ажиллах боломжийг олгож байгаагаар хамгийн давуу талтай. Монгол улсын боловсролын яам тэгээд Мосан компанитай хамтран ажиллаж тэгээд одоо баг донцоруулын хүүхдүүд зориулсан ийм нэг онлайн платформ, нэг онлайн сургал системд оруулж ирж байна Монголд. Тэгээд одоогийн байдлаар одоо Монгол баг донцоргуулд суралцах оюутнууд энэ платформыг ашиглаж бараг гэрээсээ Монгол гэрээсээ бас сургалтыг сорж болно. Тэгээд одоо янз янзын энэ жишээ биолог, математик түүх хүртэл энийг бас маш өргөн мэдлэгтэй болж боломжтой байна. Ийм нэг давуу тал. Түүнчлэн энэ платформ нь гэртээ ч хичээлээ үргэлжлүүлэх боломжийг олгож бие даан сурах чадварыг хөгжүүлэх юм. Зөвхөн боловсролын агуулгатай орчин тул хүүхдүүд хэрэгтэй зүйлийг төвлөрч сурах боломжийг бий болгож байгаа гэсэн үг юм а.